тухайн хүн байдаг. Олгочин талаар авчиж үзье. Хэрвэн Эрхэм үзэгчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самбарын сонин дэлгэгч та бүхэнтэйгээ ялгаж байна. За ингээд өнөөдрийн манай ярилцлагаа зочин бол одоо Шанхайгаас хүрэлцэн ирсэн. За энд бол одоо Шанхай Ши Жүжигний их сургуулийн кино тоглох салбарын Өвөр Монголын анхны оюутан хинүү. За энд бол одоо манай Шанхай Ши Жүжигний их сургуулийн кино тоглох салбарын Өвөр Монголын анхны оюутан Гэгэн сууд. Сайн байцгаана уу? Цагаан сарын үдшилгээр та нарын дуусан сайхан дууг сонслоо шүү. Тэгээд их гайхлаа. Та нар одоо яхад гинт ийм сайхан тоглолтыг одоо Цагаан сарын үдшилгээр ингээд үзэгчтэй хүргэсэн бол хэн сэтгсэн бол яхад энэ тоглолтыг үдшилэг дээр оруулсан бол гэж бүр л гайхаж байна. Мөн сануусын амьдралын ойлгоё гэсэн. За ингээд одоо Цагаан сарын үдшилэг дээр та нарын энэ сайхан бэлтгэсэн тоглолт үзэгчдийн үл их баярлуулсан байна. Тэгээ танаа 8 л дуусан тийм ба? Тийм 8. Улаан тугийн ая. Улаан туг агшийн хүнийх нь ая. Тийм үү? Хавар хүүгийн ая юу? Тийм. Яг ая болоод үг нь бүр хавар хүүний. Танаас өөрөө санаачилсан уу? Оролцоно гэж. Манаас өөрөө санаа бүр байж уулаасан бүр байж гарыг гээд. Тийм. Одоо ягсах энэ жавшааны өгсөн. Гээд одоо ягсах нь гэртээ байж хамгатлаа энэ мэдсэнгүү. Иймэрхүү юм байна гэж одоо хэн хэний тогтоогүй шүү. Чүнгүүд над гэнт гээ одоо уцсаж одоо энэ хэдүүн чуулраа. Чүнгүүд надаа барин одоо энд ирчихжээ. За одоо ирээд л одоо бэлдсэн дууны үг маш сайхан. Тэгээд одоо хэтэл одоо энэ глэдэн тайсан дээр ингээд энэ одоо эндээс ийш тийш явах ямар бүжигний юу бүр өөрөө жоохно. Өөрөө жоо аяа одоо өглөө очиж энэ юунд очиод лүн хийж та. Шингэл хийсэн. Шингэл хийсэн шүү дээ. За тэгээд тэнд шингэл хийчихэд л одоо жалгаад л одоо бүр юу гэж хэлэх юм ч одоо байдаг өсөрж тийм одоо дураараа өөрийнх нь байдлаа тийм танаас тарийн төрлийн дотор хэн тэгэж бүжгийн жохоод гээ
Бүжгийн нэгэд яг тогтсон зохиох хүн байхгүй. Манаас бүгдөө ярилцаж яагаад эргээд талентаар игээд үсний сүлээр аль нь тохиромжтой, аль хөдөлгөөн өвтэй, эргээд наймуулаа игээ хамтарсны хөдөлгөөн ямар зэргийн сайхан үгүй юу гэд. Тэгээ бүгдөө ярилцаж яадал болсон. Яг онцгой энэ болохгүй, тэр нь болохгүй. Яг удирдах байгаа хүн байсан тэгж байхгүй. Уул нь яг сайхан сургуультай байхад бол энэ тухай бол бэлтгэлгүй байсан шүү дээ, тийм үү? Би бас танаас нэг жилийн илүү баг энэ тоглолтонд чагаан сарын өвдчлэгт оролцно гэдэг усгай бэлтгэл хийсэн байгаа гэж бодож байна. Дотроос нь бол их хүссэн шүү дээ. Гэдэг тийм бэлтгэл байх. Гинт яга та нарын энэ тоглолтыг сонгосон бэлээ. Ямар хүн санаачилсан байх юм бэ? Улаан туугч өгөөд баг телевиз хороотыгээд хамтарч яад. Тэгээд өөрөөс нь мануус бас өөр Монголоос явуулж байгаа онцгой сурагч биш юм. Тэгээд энийгээ их гадагшаа одоо ухуулах санаатай юм уу? Тийм нэг талаас. Тэгээд одоо нутгаа санагалсан тийм сурагчийн тийм нэг сэтгэлийг гаргах санаатай. Тиймэрхүү байдалтыг гаргах. Бичсэн. Тусгай мануусыг бичиж өгсөн аюу болоод өг. Тийм үү? Тэгж хэлж. Монголоор ямар дуу гинэ? Миний тэр өвөр Монгол. Миний тэр сайхан өвөр Монгол. Миний тэр сайхан өвөр Монгол гэсэн. Тэгвэл бас л яг танасын уугуулын өөрийнхөө хүсчээсээ бодолд нь бас хүрсэн шүү дээ. Дуудаад ирлээж дотроос ямар тэр үгүй бас нөрөөсөө тийм үү? Тийм сайхан таалагдсан joo. Танаас яаж нэ Шанхайд очих нутгаа санаж гинөө? Санаа. Мах иднийг бодно өнөө. Шанхайд байх уу? Шанхайд байна уу да? Мах үгүй юу? Амт нь ондоо яа. Амт нь одоо байна. Ондоо. Тэн тийм бүр тийм нэг амттай юм. Манай тийм бол яа тийм нэг чул яаж хийлээгээд одоо өөрийн гэсэн юутэй шүү. Тийш одоо ч бүр байдаг юмуудыг нэмчихнэ доторно. Тэгээд одоо хэдийн амттай л хамаач майтан тийм ямар сантай энэ маас бол Шанхайд одоо жүжиг тоглоно. Тэгээд жүжигөр нөхөд хүүхд бөөжинд багшаан дагаад явж байгаа тоглолтоо. Тэгээд май багш за таасаа өнөөдөр халуун тоглодог л. Оройн барч ижээ. Очтой тэр гарч эхлэж тэр Шанхайд 90 сандаа. Май багш яа би нийтгүй гэж. Үнээр нь юу итгэхгүй л. Манаас хэдий авчих юм багш үгүй мөнч тас идэ гэж. Мас идэ. Цааж чадахгүй нэ идэ. Тэрний багшууд л дотор үнэн гэлэхэд мах бол одоо өөр Монголын мах бол Шанхай мэдгүй шүү дээ. Тэгээ ижтэй дээр бол яа ондоо. Үнээр нь май гөгшин ботлож ойртой хэлэхгүй гэж. Тийм. Маас л нэгч мэдгүй дотроос. Гэлээ тийш бодлоо маас тэнтхэн жоохон амттай гэл мэднэ. Танаас биенээс өмхий үнэр гарч ийн гэж танад хамт сурлагтаа хэлэхгүй байни. Үгүй. Махны өмхий үнэр гарч ийн гэж хэлэхгүй. Яа, тэр айдаг гарч ирсэнгүй. Танаас ч бол одоо таны анги дотор гिचнээ сурагч юм. 26. 26 бүгдөө Монгол уу? Бүр Монгол. Бүр Монгол. Энэ удааны авсан бүр чул монголууд явж. Чул монголууд явж. Бүр хөдөөний, бүр баракын бүр хөдөөний. Танаас тэгээд сургуульдаар ямар шиг хүнөөс яаж хардаг юм? Бүр маас бол очил одоо мөн онцгой өнөөдөө. Тэр сургуулиуд тийм. Гэгэн сууд тэгж мэдгэж байна. Манус нөрөө бусдаас шууд гаднаас нэгээд харахад шууд астаа. Тэд нэг чинь нэгээд тоглох мөрөлийн бусад тоглох мөрөлийн сурах нэр хийгээд гаднаас нэгээд харахад ч та хүүхэнцүүд нь бүр 8 найрхан ясан хөдрөг болсон. Тиймэрхүү яв яндаа шүү дээ. Тэгснээс өөрөө манай өвөр Монголын ангийнх нь хөдөн Монгол сурах нар Монгол өмгтэй сурах нарыг адтхаагаад үзнэ үү да. Манай Монгол өмгтэй сурагч 11 байна. 11 өмгтэй сурагчийг адны дэрэгнийгээд авчихсан сүлээр бүр юм. Тэгээд ямар юм бэ? Ас нэгэн сүлээр нэг сар дотор ваа манайсыг таргалсан бол одоо жинхэнэ. Яхаа тэнд очиад таргалсан. Манай багш сайн байна уу? Сайхан санаа сэтгэл 50 болсон юм уу? Биш ээ. Энэ хоёрлаа биш ээ. Тэгээ санаа сэтгэл 50 ч биш ээ. Итгэн бас сайн ч биш ээ. Итгэн бас дэмэж онцгой санаа таалагдахчгүй да. Тэгээ яхаа таргалсан. Бидний бас мэдхгүй байна. Ягаад харгаж яг манай багш их хөлнө шүү дээ. Манай энэ умраад орноос ирсэн сурахнаар нь манаас очсны сүлээр шагнал жахан тэдний Шанхай хоол нь жахан чихэрлэг амттай жахан сатрам тийм хийцсэн байл тээ. Тэгэл бараг тэр чихэрлэг амттын мэдсээр хагаад таргалдаг гэсэн. Эсвэл бараг зарим нэрэндээ манаас жахан шүнийн хоол идэж байна. Тийм үү. Танаас тэгвэл болохгүй шүү дээ. Одоо чинь манай Домдод улсын энэ юун дээр кино урлагийн тайзан дээр гардаг хөөхөнчүүд бол ястай утас ширвэс шиг тийм нарийнхан байдаг шүү дээ. Тэгээ танаас турна гэж яардаг уу? Мараагаа бууруулна гэж сандархгүй. Цохом ярнаа. Тэрний өдөржин ярна. Өглөөнөөс эхлээд аяа одоо би яндрахгүй болохгүй. Одоо янаа гэдэг нөгөө байрыг сурахтай хэлнэ. Хөл яраад л иргээл өдөө боллоо. Өдөөд одоо баг идэхгүй болохгүй. Тэгээд чи одоо буусны сүлээр өдөөд би баг идэнэ гэдэг байртаа очсноо. Би хоол идэхгүй өдөөд би одоо очиод одоо нэг жимс ичих юм уу. Тэгээд иргээд байртаа очно. Очсон сүлээр одоо болохгүй ходоод хорчгийн жишээ нэг юм дутагдаж ихшгээ. Тэгээд бачаад аяа өдөө нэг хичээл орно. Өдөө нь бүжгийн хичээлтэй одоо болохгүй. Тамир нөхнө гэх. Тэгээд гүйж очиад эргээд талах аваад тэр Шанхайны талах чинь нэг жаахан
садархуу дөрөөс нь бас нэгэн тостсон шүү дээ. Тэрний аваад иднэ. Тамир нөх чинь гэж өөрийн бидээ шалтгаан өөрж шүү дээ. Зарим нь өөрийгөө нөрөө тэгж байр сатхаа болчихно. Хоолны тал. Тэр их сайхан байж та. Танаас нүдэнд ямар харагддаг юм залуучуудын? Манайс л Марати бол болно шүү дээ. болно яа. Бүр Монгол зүстэй. Гэлээ үн тэднээсийн донд бол эр сандаа. Тийм үү? Тийм. Хаашаа яаж үжээгээд дотносоо одоо яаж энэ тэнд явхад хаашаа дотроос өөрийн дотроос зайгаа санагдаж шүү тэднээс. Гэлээ тэр жижигэн дээр тийм гарахад л яа чараа нь өчргүү тийм таргамал одоо жоохон юугаа алчих тийм. Тэгэхээр яа жоохон засч яасан дээр. Дөрөөс нь Монгол хүүхэнцүүд бараг өнгөөрэй гэж мариалдаг юм. Тэгэхээр нэг дөрөөс нь миний өн чинь онцгой би нэг таргалах юм бол өнгөөрэй гэж мариалчихна. Өнгөөрэй таргана. Тэгээд яг телевизээрээ бид нь одоо туршилт хийж үзэн шүү дээ. Туршилтаараа телевизээр чи ямар шүү гарнаа гэд манаас татсан шүү дээ. Тасны сүлээр миний ийм бүдүүн гараад тэгээ манай сурахнаар одоо гүн содоо чи яндарч болно чи яндархгүй ах байгааргүй багшаас гүн содоо чи яндархгүй болохгүй хятаар яаж чи өөрөө юу боддог? Би бас өөрөө бодноо одоо би яндархгүй болохгүй би одоо өөрийгөө ажил мөрөж идэгээ тул заавал яндархгүй болохгүй бодох нь бодно шүү дээ. Тэгэхээр бас нэгэн их чармайжаа талаараа тэгээд бас би үнэ бас одоо өөрийнхөө өгж яхаа турчаад байж. Турж гэнэ үү? Тэгж яхаа турч. Эднээс докторгүй. Туржийн таргалж ин. Маань нэг найз бол сургууль ирэхэд үнэн таргалж. Нэг сорог гэдэг хүүхэн. Түнлээ одоо нэг таргалж. Багш мөнч шүү. Өөж нь очиж хүүхэн таньсангүй гинэ. Таргалаад. Тав таргав. Тэгэд эргүүлээд сургууль ирсэн өвчих. Чамаас юу сурсан гэсэн тусгай бүжиг сурч гинэ. Наадын үг сураа шүү. Аяа мас анх ирэнгүүд одоо дараах чад чоглон багш хэлж мас одоо нэг хүний нэг өөр юм сураад ирээ. Нэг юм гаргаан. Чингүн тэр нүгс өвчин гэж хүрээ ирчихэж байгаа. Тэгвэл багш чи юу сурсан? Лаад яа сурч. Тэгэд одоо май чинь тайснаа өж бүжиглж. Гэсэн болж юм багш таас бүгдээр дагаа хийж байна. Балаа дагаа хийгээд. Чингүн танай хэдүүл юм бол их хөгжөөнтэй байна тийм үү? 28 тийм ба? 26 байна. 26 сурагч. Танаас өдөртөө одоо монголоор ярилдана уу? Ярнаа. Монголоор багш хэлнэ. Кичээлэн донд амьдрал нь бити монголоор. Таас хөдөөнөөч бүр монголоор. Энд дэр илүүхэн гитаар. Үгүй таас энэ чинь зарим гитаалал дагд илгүй. Мас тийм очир гарна ш. Багш гитаар ярьчих нь. Үнэнгээл бараг иймэрхүү ийстэй гэдэг үгч. Ингээл зарим үстэй үнэн тод чаад гутах нь ойлгохгүй. Тэгэхээр багш танаас одоо хятаар өөрөөдөө тэгээд яг хятаар ярд илгүй сурагч нар бас байна уу? Таны хэдүүлийн танаас энэ дотор. Одоохондоо чул ярд илгүйг бол байхгүй л шүү дээ. Гэлээгээд өчргүү тийм боловсронгуй яасанг бас байна шүү дээ. Тийм баримжаа яагаад ярд илгүй. Тийм. Танаас одоо энгийн үстэй яасан хятаар яриад ийлэн да. Бүгдээр нь монгол хөгтүүдээс уулаад монголоор ярьчлаа гэдэг. Арай. Дээрээс суугаад хөөрөлдөл бүр монголоор. Анги тэр нэг жижигэн дэвтрээс гарлал дундаа зүгээр би ингэж хийнү яаж хийнү гэлээ шууд монголоор ярина уу? Одоо чи багш юу юу хаашла одоо бас ихэлж хэлээ нөө чи багш танаа одоо танаас ярьлаа би танаас жохноо гэлээ сорхон ийшээ багш энд эргэж чарлаа монголоор юу лээ татад багш өгөө юм яраагүй. Тэгээ энэ дунд танаас нэдэд хүчирдэлтэй мэдэгдчихгүй байна. Монгол хятад хэлнэ энэ хичээл эргээд бодол хийлэхэд жишээлбэл энэ жижигийг тоглохын үеэс монгол сэтгүүхээр бодно тэгээд хятад үг ярина ингээд нэлээд хүчиртэй мэдэгдэхгүй байна. Горгүй хүчиртэй шиг санагдаж байна. Анх очихдоо горгүй хүчиртэй санагдаж байгаа. Учир нь монгол сэтгүү болоод хятад сэтгүү ердөө ас ондоо өргөд ярих арганаас айдаггүй юм. Тонгруулаад ярих хятадаар ирвэ шүү дээ. Тэгээд манаас яг одоо жишээлбэл манай хоёр шүү дээ. Манай хоёр шууд хөдөөнөөс ирсэн удаад. Хөдөөнөөс ирсэн болохоор ирээд бас тухайн үед манаас жоохноосоо гэж яхан хятад өгөхлийг тэгж их онцгойж үзээгүй шүү дээ. Тэг хятадаар дэмий ярьдаг өргөд монгол сурагч нартайгаа харилцаар. Тэгээ монгол хөлөөрөө илүү ярьдаг болоод өргөд гүнтхийн их сургуулиуд ирсэн сүлээ одоо шууд хятадаар ярина. Шууд өнгийн амьдралдаа хятадаар ярина. Түүнээс өмнө манаас хичээл дөрлөө одоо хятадын бичгээ гаргасан сүлээр хятад хэлнээрээ одоо уншнаа. Түүнээс бусад нэг хятадаар ярихгүй шүү дээ. Тэгээд өргөд их сургуулиуд ирсэн сүлээр дахиад өрөөс нь бас юу байна манаас жижигэн дэвтэр гэдэг бас байна. Жижигэн одоо яриач чигтний нэг хэсэглүү дэвтрийг тоглох юм уу. Тэсэлээр тэр хэсгийг одоо уншнаа бас эргээд бас хятад танихгүй бас үсэг байна. Тэгээ манаас тэрний бас нэгээр тааж бичгээрээ бичнэ, аргалнаа, эргээд бас баримжаа аялгаарны бас ярина, эргээд бас аян бас тохируулна. Цон хүчирдэлтэй сангажээ. Харин нэг сайн тэрнтхий багш нь их сайн аа.
Тийм үү. Манайсууд бүр нөгөөр зааж өгсөн. Зааж өгөн тийм. Таносын биен дээр илүү хүч гаргалагдай. Танасыг одоо ястай хэл авьянаас нь эхлээд өгөрж асах чинь. Уул нь хүнийхээ тас орогчвол шууд л ингээд тоглох ур авьяасын заавал болсон. Таносын одоо хэлийн бас урдаар байсан тийм. Хөлийн засна эргүүлээ мас нэг үг ярил одоо энэ аль үгийн чанга мэтгэхгүй л. Энд гол нь одоо энэ одоо дөрөв үг ярил одоо 10 үгийн дээшин гараа гэсэн мас мэтгэхгүй. Өмнөхөн байх чагаа артхан байхгүй болчих. Багш одоо шогтой инээдэмтэй уучраа дандаа байна уу таносын дунд байхгүй. Эргүүлээд нэг маяг гिचэл орж та. Одоо тоглолчийн гिचэл орсон. Жаачиг хайдуулаа бодчих. Маяг жаргалдаг нэг залуу байдаг. Багш одоо гүүгийн ярина гэж та. Гүү гэдэг одоо гүү эммэр гэдэг. Тийм гүү. Одоо чи гүүг бол одоо эммэр болчихсон. Бодчих нэ эммэр. Одоо яаж ярина? Эмгүүл маа. Морнолж маа. Ачаа маа гэж ярьчихсан. Чөчиг ярьчих нь. Жандам дотор нь бодж гинэ. Ийм гэд багс хэлэн гिचсэн. Гэлэг гүн май сэдв бол басны залуу байж одоо энд иржээ. Мөн чав байгаа. Тийм үү. За жингүүн тэр үл хэлжээ одоо багш одоо тэр үл одоо их ярих дуртай. Их хэлэх дуртай. Ямар цагт. Одоо багтайд бол би нэг дугаараа гэсэн одоо ярина. Ярих дуртай. За одоо гэлэг ярьж яцгаа тойрол багш энэ доторх юм юу ярих ч юм бэ? Миллиар үе юм на би одоо ингэж наа чигж наа ингээд ярьж чад одоо май утгаан гаргаад хэлэхгүй. Тийм шүү. Анги очихтаа ойлголт хэлэхгүй. Ангста мас ингээд өөрийн юу бод шүү. Тоглолт. Нэг дөө одоо өөрөө бодно одоо май хөдөө ингэж чигдэг гэдэг. Багшд ярьж тамхтар одоо иймэрхүү байлтай. Ярьж багш чи чухам ямар санааг илтгэх юм бэ? Өнөөхөн тайруулаа ярина. Гадаагаар гар. Гэлээ манай ангис огч хайж байгаа. Одоо чи болж чи ийм байна. Чи ярьлаангүй мас яраа өгчих ёо өмнөөс нөлөө. Багш юу. Тэгээд бас ярьсан манай сурахнуудын бас тайлбарлсан бас таарахгүй гэнэ. Тэгээд багш нэг манай багш ярина. Сэдв чи яагаад дөр чин 8 хөд бүртийг хөмсгөөрөө игээд манаас намайг хараад байгаа юм бэ? Чи юу санаж байгаа юм бэ? Яагаад чи юу санаж байгаа бол яраа гэнэ. Тэгээд ярьснаас манаас ойлгохгүй. Бас нэг сурагчтай. Одоо Монголынхаа орчуулга санаатыг чон уйлж ирснийг хэлэх гэж байна. Чон уйлж наа хэлэх гэж байна. Тэгээд нөгөө да юу зарчуулж ланжао нэж гэдэг юм уу? Үний орчуулвал тэгсэн чинь манай хүн чан бахарж нэгээд шууд орчиж лан хана. Дандаа тийм юм өдөв шах тийм тэр ариун гарна. Dripping sky of ink with gold. They twinkle as the boys play rock and roll. They know that they can't dance. At least they know I can stand the feats. I'm asking for the check. Girl with crimson nails is Jesus round her neck. Swing into the music. Swing into the music. Oh, 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 oh. At a place called it's everything I wish I didn't know. But you give me something I can feel. Just манай анги 26 хүн байдаг. Болгочийн талаар авчиж ихээр Evolution. Тэр үеэс яхаа шалгаж авах үеэс яаж шалгаж орсон? Танай хоёрын хувьд бол яаж шалгаж орсон? Өстэй азар орж байна. Тийм үү. Чи яг тэр үеэс дээр одоо яг аль сургууль байжсэн? Би Шилээ хотын Монгол дунд сургууль. Хотын Монгол дунд сургууль байжсэн тийм. Манай нэг түншөд яг бол иймэрхүү юм байна. Ийм сургууль авч байна. Эргэл нэг вандаж авсан бас байна уу?
За одоо гэсэн чинь одоо яг магатар гэсэн би асууж юу шилэн гэсэн одоо сургуулаар сурах хэлж эргүүлээд одоо багснаар тэр юу гэдэг дагуулаа удирдаачийн дагуулаа очиж. Тэгээд яг санаа ажил мэдийн дээр сурах шалгана. Яг тентгийн нэг ангид очиж би бодчих. Мөн тэнд очсон байсан тийм үү? Шилэнголд очиж шалгахаар очсон байсан. Бүр манай эн чинь бүр аймагт очиж шалгах. Тийм аа. Чөнгөд нь би одоо тэнд очив. Би хүний өмнө гарч өнгөрөөгүй ариун хүний. Оцсон чинь нэг ариун дотроо бодчих. Одоо яана. Чи ярихтаа сайн байж та би чамаа харсан ариун хүний өмнө дандаа гардаг хүн байсан шүү. Үгүй уулдан бол одоо яг гарч чадахгүй. Тийм үү? Тийм ер нь тийм завшаан байхчгүй юу. Чи ч ямар ч бэлтгэлгүй очсон шүү. Тэгээд хамгаалалтаар өмнө ариун бол дуу бол одоо зүгээр энгийн үедэн цагаан сар дээр л одоо ахныхаа өмнөө дуу муу барьчихад доо. Надад сайхан дуу үнэнгэлэхэд дуулж чадахгүй шүү. Уртын дуу дуулд юм уу? Үгүй энгийн жиг уянгийн муу тиймэрхүү. Тэгээд очиод метр багш одоо нэг ариун багснаа шууд чингүүд одоо эхлэгүндээ дуулуулна. Нэр мэрэ одоо яас хийсэн болчиход дуулуулна. За дуулаа. Би гартаа жиг бахарцсан. Дахалсан барьлаа. Дахалтын гаргаж ирээд эргэлээд дуулаагсан болчихно гэж. За болно. Өө барч. За эргэлээд шүлэг уншнаа. Дуу шүлэг бүжиг гинэ. Чингүүд одоо шүлэг уншнаа. Шүлэг одоо гин хэрэггүй. Хичээл намд нэг ариун тэр үе чинь өндөр думцах бүр чэдлүүл шүү. Шүлгийг гой аргалын утаач аамаа. За одоо дотор байна. Юу нь уншна? Аргалын утаа. За аргалын утаа. За 2 дугаар өдөр муу игээд адилхан тоглоулна. Тоглоултаа одоо үүдийн орыг батсангүй дээр үүдийг үлээ. Хүнүүд ингээд би ер нь юм үжээгүй. Тийм чамаа тийм дараас ус байхгүй шүү дээ. Ийм шалгалтанд орж ийн гэсэн дараас ус байхчгүй. Дараас бол одоо хамгаалт руу мэдхгүй юу шалгадах юм. Чөнгөд хамгаалт руу одоо яг эхлэнгүүд шалгаж шүү дээ. Нэг үүдээр нүсэн хүүтэнд бахарж ийнэ чонкны чаана. Ингээд аймаар үрчээд арч байгаа да. Яаж хаа. Одоо өөж майдан нэг сэдв үгэж байна. Сэдв үгэж ингээд тэр тэн баг юу. Хэдэн зуун одоо майдан чаанчтай гал гарчжээ. Чи Монгол гэрд байна. Эргүүлээ чи тэндээс хүн дуудана. Өнөө чинь ягсан багш өмнө байгаа шүү. Би ягсан чонкны чаад гадаас чинь өөнөөхд бахарж гинөө. Би чонкны гадаас чи яа энэ одоо нүүр орж байна. Ингэж бахарж байхгүй. Ингээд би чинь ингэж чадахгүй. Гадаа нэг арай сууж та. Маас мэдгүй. Тэгээд би аяа энэ би чинь болохгүй. Ингэж яаж бахарчгүй. Тухайн цагт бас бахарчжээ. Тийм үү. Тэр арны бод дийлэхгүй л. Тэгэл энэ хэдэн даваад бас л гинт үнээр чи сансангүй энэ сургуульд явна гэж бодсонгүй байхад гинт л шалгагдсан тийм. Тэгвэл чамайд бол их үнэн буянтай байна. Их нэг л үгүй азар орчихжээ. Тийм их буянтай их азтай. Гүйл энэ та нарын энэ Шанхай шижигэн сургууль явуулна эсвэл одоо Бээжингийн жижигэн сургууль Кононы сургуульд орно гэдэг чинь жилийн бүр хэдэн мянган хүн сурагч 7-8 мянган сурагч дотроос 10 хэдэн сурагчийг шалгаж авдаг ш та. Тэгвэл та наргүй хөө. Тийм тэгээд та нарын ховд авчих бол үнээр ийм амархан орсон мөр их хялуур их буянтай их азтай байх юм шүү. Гингээ суудач гэсэн их амархан орсон уу? Би одоо өнний хавд их бодоод бас нэлээд хүчээр орсон хаатай. Энэ чинь горигоо амархан орчих юм уу? Тийм. Би бас доороос нь дуу дундсаас жоохон жижиг төр тоглодгоо. Хошин шог илүү тоглодог шүү дээ. Сургууль дотор хошин шог тоглодог. Тэгээд манай багш тэр намайг нэлээд таньдаг шүү дээ. Манай багш тань. Тэгээд гэнтхэн Шанхай жижигэн сургууль сурах явц чинь аа гэж манай багш нь өдөр намаа өөр чинь савал ороо гэнэ. Чамаа лав амнаа. Багшаа. Тэгээд л би бас тэгжээс их баялаа итгэвтэй байгаагүй. Ямар юм те. Тэгвэл одоо очих юм уу яах юм боож басан зүйлээр очихгүй багшаа гэж. Тэгсэн манай багш очихгүй болохгүй. Очихгүй болохгүй. Манай тэр үед нэг пүрэв багш шиг байдгаа. Тэргүй их сайн мэрэгжилтэй багш. Тэгээ манай пүрэв бас завнаа очих юм. Тэгвэл би одоо очиад гэдэг очисон чинь анх тугаар даваа дээр би өөрийгөө хамт сурах тэгээд цухтаа игээ таарч. Манай баг 3 багш сууж байна. Өнөөний манай Шанхай жижигэн сургуулийн 3 багштай. Нэг нь манай ингэж хэлэгч байсан. Хумбийн багш шиг. Тэгээ манай хумбийн багш нааша намаа харцсан зүгээр. Яг миний одоо мөрөгжил одоо хүрчсэн шүү дээ. Миний оронд миний тав болсон чинь намаа дуулгана. Тэгэхээр зүгээр одоо би юу дуулнаа гэж бодсноо. Монгол жингаа дуулжээ. Монгол жингаа. Ягаад гэвэл өмнөхий боловсрал гэдэг байна манаас. Тоглох сурахнуудыг боловсрал гэдэг баян ирээд багш ирээд манаас удирдажээ. Тэгэхээр би эргээд нэг дуу дуулаа штэ. Дуу дуулсан чинь намаа дөндөө доорхон доор дуулж гинэ. Хятад дуулал дөөшөө дуулдаг гинэ. Дөөр дуулах яг юм сонсох дуртай гинэ. Шүлүүгээс айдлах гинэ чи дөөр дуугаар игээд ингэж. Амар бахирж ингэж даваа чам амар зөрөгтэй юм байна гэдэг авах юм байна. Тэгсэн болохоор яг тэр дуулах болох нь би монгол жингаа их л амар дөөр дуугаар игээд дуулсан.
Дуулсны сулаар игээд дахиад шүлэг уншигна. Тэгэхээр би өөрийгөө зохиосон шүлэг уншиж архин чин гэсэн шүлэг. Өөрийн зохиосон шүлэг. Өөрөө шүлэг зохиодог. Тэгээд өөрөө сайн шүлэг зохиодог юм уу? би уулан бичдэг байсан. Тийм үү? Нэгдүгээр дунд сургууль. Чи ямар өөрийнхөө яг уншсан шүлэг ямар шүлэг уншсан? Уншсан шүлэг нь архин чин гэсэн өөрийгөө бичсэн шүлэг байсан. Тийм үү? Одоо жижинд байна уу? Аяа анхны бадгал байх та. Тийм үү? Анхны бадгийг сонсъя. Одоо яг анхны бадгал. Тийм. Сонсдогч. Нэг жоохон халтс гэдэг. Юу гэсэн бэлээ. Архин чин алган хорвоо чимийн агаараар дутаж болдоггүй учир архин чинаар та дутаж үзээгүй. 2 жил гарын уншсангүй одоо нэр жах марчиж. Тий. Сургуультай байхдаа бол сайн уншижсэн байдаг. Тэнд олсны дараа бол бүр монголоор унших боломжгүй болсон байна уу? Тийм боломж нөөгч байхгүй болчихжээ. Уулнаас нэрээс хайлаа нэг дөрөв сургууль ажиллахдаа манаас нөтрүүл хөтлөгөө би бас сургуулийг нөтрүүлжсэн шүү дээ. Нөтрүүлэгч хөтлөгч байсан. Тэгээд бас Монгол хэлний талаар нийлээ их чармайдаг байсан. Өний яаж уншуул харна, тэрний яаж уншуул харна, бас яаж бичих тухай гэх нэг боддог шүү дээ. Тэгсэн зүйлээр яг Шанхай жижиг их сургууль очсон зүйлээр орчин тойрон алга болсон юм уу, ямар юм утгүй. Яг нөтрүүлэх болоос надаар монголоор нөтрүүлэхэд боломж нөгч байх болчихсон. Тийм шүү дээ. Тэгээд дахиад монголоор бичнэхэд бас тэгээд одоо шүлгэн дахиад бичиж гэнэ. Өөрөө шүлгэн дахиж зохиож бичиж гэнэ үү? Шүлэг бас хаяа нэг биччихдэг. Тэгээд эргээд олон хэд дууны үг орлож байна орчмоор. Тийм. Сайхан нэг дууны үг бичсэн. Тийм үү? Ямар дууны үг биччихв? Манай нэг найз ай зохиоцсон гинэ. Тэгээд өөр нэг дуу бичээдэг гинэ. Аяын урдыг зохиоч гинэ. Дараа нь дуу бичээдэг гинэ. Тэгээд би дуугаа бичсэн чинь дууны үгөө бичсэн чинь аян дээр яг зохирохгүй болчих. Эргээ дууны үгөө манай тань юмнаар ай зохиолгож. Тийм үү? Зохиог гарч өтөн. Үгүй. Тэр зүгээр би одоо тэр бас дууны үг ая зохиод юм уу? Үгүй. Үгүй. Жохооны ижлэг. Би одоо дуулах зуртай. Тэгээд одоо хүн өвөг гэсэн би одоо бач одоо хинээр ай жохоолгоно. Өөрийн гэсэн. Өөрөө зохиож болно шүү дээ. Чи өөрөө бодож бассан зүйлээр байсан. Санаа их байна одоо. Чи чадвал өөрөө зохио. Одоо явагдаагүй. Танай гэдүүлээ тэгвэл бас хоорондоо их сайн байж та. Энэ нь бас жохоосон тэр нь дуулсан гэдүүлээ нэг найртай тийм. Манай анги 26 хүн байдаг. Тэгтээ бид бол бүр нэгээр бүр өөрийн гэсэн инээдтэй цогтой бүр тэгээд дундаа бүр инээд ханиад гаргаад суралцах дундаа хавсралчаад нэг анги шиг сайхан бүр сайхан ер нь нэг анги штэ тийм аа. Бишээ нэг анги тийм аа. Нэг анги жинхэнэ нэг анги шиг игээд бүр хөмдөлтэй дундаа игээд харилцаад игээд хамжилцаад нэг нь чадахгүй юу сайхан яадаг. Нэг одоо нэг хөсөгдөдийг тавгдчихта. Хөзөөдөө яарна, хөзөөдөө игээд бачимдна, өн дуудна. Тэгээ би учиртай агуул өн хөрөөнө. Оргоод би эргээд дуудах хөрөн дээр өн одоо сагсан бөмбөг наад нэгтлээ хашаа явна. Би бие боловсруулна гэж. Тэгээ амар сайхан хэрнэ. Дандаа бид хоёрын цаг яг би наад нэгсээр эний яг тэгээд өр таарко хоолоо хөрөлдөөд дандаа тэгээд бас яг нэгэнцээ тэгээд нөрөө тоглоом мөрөсний талаар нийлээ их хөрөлдөж золдох юм байна. Нөрөө хөдөлгөөр манай 26 агуул баяртай очир байна, гонхтой очир байна. Гөөж манс бүр мөгөл харалтай. Олгочийн талаар авч хэлвэл их хэрвэн учир тохомж өнгөж уусаж чадах хэрэгтэй шүү дээ. Эрмэн талаар уусаж чадах хэрэгтэй. Юмас бидний тоглож уснаа одоо ээл газар очиж одоо амархан басаж жавчиж орчин тойрон болон идэж уух талаар ээлж талаар ч гэсэн олон төвхийн ус хүмүүстэй ч танилцж явуулчихаа улсын харилцаа үгээрх өн талаар бас эрмэн дасаж уйлж хэрэгтэй. Энэ авьяасын талаар бол бид бүр игээд нэгэндээ энэ чиний хүрэлцгүй бол энэ талаараа чи сайхан яа. Яг мөнөө бид энэ өвөр Монголын хааны сайхан тайсан дээр гараад энэ дуудуулахдаа бид бас орой өрийгээд тоолж барсныхаас л бүр игээд чиний энэ төр таарахгүй бидний ингэж хийгээд хүрэлцгүй тал ямар байна юу гэдэг. Бүр нэгэндээ гэж одоо зааж өгмөө игээд нэгэндээ бүр залруулж өгнө. Бүр игээд авиацийн талаар игээд бүр яг амьдралын дундаа бол нэг чигээд цугнаад игээд сайхан. Тэгээд манай сургуульдаа бол бидний бол сагсан бөмбөг эсрэг бүр нэг дугаар. Сургуульдаа бүр нэг дугаар. Монгол соёл урлаг мандах бай.